За Италиас цэцэг авлаа. Өөртөө. За Италид ирсэн юм чи Италийн алдарт пицца гэдэг гэж байна. Би Европт ирээд 4 кг гарсан заяа. Би яг одоо Италид байна. Миний энэ аимшигтай царайг уучлаарай. Би нөө ганцаараа аялж байгаа болохоор өөрийнхөө энэ аимшигын чимдааныг өөрөө чирж явна хэрэг амар ядраад тэг ажил ардалт амар хүнд цөөх. Тэгээ бичлэгнийхээ эхлэлийг ерөөсө хийгээгүй байсан. Одоо хийж гин. Тэгэхээр энэ удаагийн бичлэг маань та нарыг Италиар дагуулж явах бичлэг байгаа шүү. За миний Италийн Венец хотод бууж байгаа буудалтай ирчлээ. Одоо орж чекинг хий. За Италийн Венец хотын буудалтай ирлээ. За буудлаа харцгаая. Энэ араа ингээд хоёр ор нийлүүлсэн ч шиг ингээд нэг том орл юм байна л та. Тэгээд эндээ амар хөөрхөн ямар классик ширээвэ. Тэгээд ингээд та нар уусаа буудлыг мэдэн шүү дээ. Энэ дээр чимдаанаа тавина. Гаднах харагдах орчин нь нэг иймэрхүү. 0-ийн өрөө нь болохоор ийм юм байна. Нэг шүршүртэй. Тэгээ нэг угаалтууртай. Тэгээ нэг ийм синстэй. За нэг юм байна. Би гарч чимдаан авахгүй бол би чимдааны дээр гадаа гарсан байгаа. Гэс чимдаан руу очиж зөө. Ямар ч ийм өрөөнд буулаа Венец заяа. Айгүй хөвгчлөлтэй хотел байна. Венецийг та нар мэдж байгаа шүү дээ. Италийн усан дээр байдаг ийм хот гэх юм уу? Одоо тийшээ би явах гэж байна. Гадаа жоохон халуун байна. Тэгээд гарцгаая өрөө ямартайч гаагүй боломжийн гэрэл багтай тийм өрөө байна. За Италид ирээд зааш үзэх ёстой хотуудын нэг бол Венец хот. Өнөөдөр та нарыг Венецээр жаал дагуулж явъя. За миний суух онгоц энэ хүнтэй Европ тохирж байгаа суухар боллоо. Тэгээд ийм завны бас сонголттой. Энэ хөлөг онгоцонд суухын тулд ийм хэмжээний мөнгө төлсөн. За усан онгоц маань хөдлөж байна. Доторх нь нэг иймэрхүү. Айгу гоё харагддсан байна. Италид ирсэн бас нэг шалтгаан. Хүмүүс бас гараараа ингээд заваа түрдгэн байна. Ардалд бас айгу том усан онгоц явж байна. Тэр чигээрээ л усан хот юм байна өө. Венец бол. Тэг айгу хурдан явд юм байна. Миний энэ суусан усан онгоц нь айгу их захлаатай байна. Ер нь захлаанаас би жоохон айж байгаа. Би Google-ээс хайсан чинь ер нь бол энтхийн тагтай захлаанаас жоохон хол байгаараа гэсэн байсан. Италийн Венец хотын Адриатикийн тэнгис дээр ирсэн байна. Бас та нарт хөөрхөн анхааруулга хэлээ заяо. Яг одоо миний явж байгаа ийм хөлөг онгоцоор удахгүй Италид ирээд аялах гэж байгаа тийм хүн байх юм бол яг мапаар өөрсдөө хараад яваарай. Би яг хаана явж гин те. Тэрийгээ бас хараад явахгүй бол яг энэ усан онгоцныхын жолооч нь мэдгүйгээр чинь далимжуулаад замаа товчулж явах ч юм уу те. Тиймэрхүү асуудлууд бас гарах магадaltaй байдаг шүү. Тэгэхээр заавал мапаа хараад одоо энэ хүртэл явна те. За тэгвэл энд би буунаа гэд ер нь бол мап хараад явах нь аягүй зөв юм байна шүү. Италид ирвэл бас тэрэн дээр анхаараарай. Усан онгоцны дотор тал нь нэг иймэрхүү шүү. Бас харуулъя те. Италид өнөөдөр аягүй халуун байна. Нэмэх 20 градус дээш. Би градус харсангүй энд ямартайж би биччихээ. Тэгээд ингэж энэ усан онгоцны жолооч байгаа шүү дээ. Яг ингээд хотын голоор ингээд явж ингээд сүлжээд явж байгаа шүү дээ. Тэгээ намайг нэг зэгт буулгаж өгчөөд буцаага намайг миний суусан газар хүргэж өгөхгүй тэр зэгтээ намайг хайчин заяа орхиод тэгээд буцаж явахын тулд би алхаж явах юм байна. Тэрийгээ сая мэдлээ. Гэтэ зүгээр гадаа сайхан байна штэ. Йоо сая усан онгоцноос буусан чи миний хөлбөр гачин болчлаа алхаж чадахгүй шүү дээ. Энд ингэнэ такси байдаг юм байна. Нөгөө эрэг рүүгээ гарахыг хүсвэл таксидж болох юм байна бас. Гэтэ яг би алхаад явна. Буугаад ирсэн чи ийм гоё бэлэг дурсгалын зүйлсүүд байна. Итали, Венец гэд зөндөө олоо юм байна. Венец одоо ийм баг гэж үгүй. Би нэг Google-д яагаад ийм баг зараад байгаа юм бол яа ингээд Венецд хүмүүс ингээд гоё улаан бүтээлтэй ийм ширээн дээр суугаа хоол идэх юм байна. Хүмүүн зөөгч мөгч байгаа хувцс нь бол талаас гоё юм байна. Ийм гоё Итали гэсэн будуулкнууд байна. Авнаа би тэгж жагаад. Оросудаас айгүй их аялж гэн. Одоо энэ хөөрхөн хоёр охин аялж байна. Чамиг үзэж байгаа хүмүүст хай. Маруучин 4 евроор авлаа. За нэг цамц авах гэсэн чинь баахан юм аа. Хож төмхөд боо юм болж байна. За халуунаар нь нэлээд алхаад яваад байсан чинь өнсөөд замд нэг жижиг хоолны газар тааралт ороод нэг хоол авч идэж байгаа юм би. За амсаж үзье. Гурил нь жоохон ялцгаа юм байна. За Италид ирсэн юм чи Италийн алдарт пицца гэдэг гэж байна. Гурил нь айгүй нэмэхгүй юм байна. Би мөнхтэй пицца захиалсан байхгүй юу? Pepperoni-г яг уу дандаа л Монголд иддэг юм чи мөнхтэй бас мөнхтэй пицца бас гоё юм болов уу гэж удаад авсан. Энэ хятад ямар амар ойрлт юм бэ? Загнаад байгаа юм шиг. Лазанья болохоор 5 евро, пицца болохоор 4 байлуу 3 евро байсан. Яг боломжтой амттай. Гадаа амар халуун байна. Одоо хэдэн дэгрий ч байгаа даа. За эндээс 2 будуулк авлаа.
За нэг 5 еврогоор түлхүүрний 3 онсоор авлаа. Би нөгөө урд нь идчихсэн чихрийнхаа савнд хамаг зоосоо хийцэн. Зоосоор одоо юм төлнө. Зоос нөгөө Монголд хэрэглэдэггүй болохоор яаж одоо авч явах тийм сав байхгүй. За энэ эзэнгүү гудамжаар шүн ганцаараа явах юм бол шууд татаад аваа явчих юм байна л да. Нэг тийм домог байдаг юм байна л да. Ер нь бол ингээд энэ гудамжаар ганцаараа явах юм бол тэгж гарч ирэхгүй. Чамаа энэ тэр чигт аваад явна гэдэг юм байна. Аюултай. За ингээд Европт бол байсгээл шилийн хагалчт юм байна. Сонирхолтой. Тагтаа мангар доогуур нисдэг зөө юу харж гинөө. Жохон нүүр аваа болгоомжтой айлахгүй бол айгу эвгүй. За Венец бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотод мөн тооцогддог. Энэхүү хот нь их газар болон далаа дээр гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Асар олон тооны гүүрээр холбогддог ийм гайхамшигтай хотоор та нарыг дагуулж явж байгаадаа мөн таниулж байгаадаа баяртай байна. Йоо ямар байлэр худлаа болгоор ярьчваа. Хайртай шүү. Өгти энийг хараач. Ямар гоё жимсээ зарт юм бэ. Амар гоё фреш юм шиг харагдаж чадчихээн. So галзуул. Аюу гой нарийн боомнууд байна. Бас энэ хараа зэфэр юм хаашийн. За ингээд байсгээл нэг юм харагдаад байгаа байхгүй юу? Одоо саяны миний алхсан дүүргүүдээр энэ нь болохоор яадаг вэ гэхэлэр одоо нөгөө нэг эн чинь нөгөө юм устай хэрвээ юм бороо ороод үер болох юм бол хүмүүс энэ дээрээ гიშгэ гарчд юм байна л да. Энийг ингээд тэр чигээрээ ингээд үлгөөд гэх юм тавиад ингээд тэрнийхэн дээгүүр ингээд гიშгээд явдаг юм байна л да. Нөгөө малгын өмс чинь надар бүр хүмүүс амар хараад. Йоо жоохон цадцсан чи айгу удаа алхаад байгаа юм шиг амар хурдан алхаснаа тийм миний хамгийн удаан энэ байна. Оо энэ амар гөөцөж алхаж өглөж тэнэгддэг шүү дээ. Гэрийнх нь хаалганы бариул нь бас л чами юм уу чами. Одоо яг миний энэ доор гიშгээд байгаа энэ цемэнтэй шүү дээ. Энэний доор цул ус байгаа гэж та нар төсөөлөд үзтээ. Ингээ усан хот. Тэгэд ямар нэгэн байгалаа юм шиг болох юм бол хамгийн түрүүнд устдах газар бол энэ Венец. Өөрхөө ямар ч мундаг юм. Вау. За энэ дэлгүүрт орж ирээд миний хамгийн сонирхол татсан юм бол энэ гомнууд. Тийм амар гоё гомнууд байна. Хар, өргөн, нарийнхан тэгээ зүгээр байж болох бүхэл гом байна. Өчтөр би паста идсэн Италийн. Тэгээ гом нь бүр дэндүү гоё амттай байлээ. Энэ Италид ирсэн юм чинь нэг спагеттиний гом аавна. Гэтэ би нэг цагс аваад заяа цагс. За би баахан гом авчлаа. Сакс олдохгүй мэн үү энд. Авсан малгайгаа гаргаж ирээд өмсчлөө. За ёстой зөндөө шопинг хийлээ. Бүр сүултээ цүнхээ дийлхэ боллоо. Одоо буудлын руугаа нар унахаас өмнө явахгүй бол би танартай хэллүү яалаа. Орой Италид ганцаараа явбал жоох аюултай. Гэс буудлын руугаа явцгаая. Маргааш өглөө нь. Өглөөний мэнд. Италид одоо өглөө уусан байна. Цонхоор их тэм гоё байхгүй. Өглөөний цайндаа жуус тэгээд лир идсэн. Лир айгу хатуу юм байна. Нэрээ би буудлаа сольсон цүнх саваа бэлдээд тэгээд шинэ буудлаа очичоод цүнхнээсээ пассвортаа ресепшндээ гаргаж өгөөд тэгээд өрөөгөө хүлээж авах гад цаасан дээр юм бөглөөд зогсож байна би. Манай буудлын яг хажуу талд ийм цэцгийн дэлгүүр байдаг юм байна. Яста гоё. Яста гоё би цэцэг авнаа өртөө. Италийн Милан хотод нэг иймэрхүү буудал буусан шүү. Цомхол жижигэн танилцуулчээ. Эндээ нэг бас юм шүүгээтэй. 0 нь болохоор тэнд карта хийх хэрэгтэй. За ямар тааж гэсэн. Оо 0 нь том юм байна. Эндээ ямар юу нэрт юм бэ? Эндээ нэг шүршүүртэй тэгээд юм. Бас хөөрхөн 0-тэй юм байна. За ийм 0-тэй. Нэг цагийн дараа. За Италиас цэцэг авлаа. Өөртөө. Яг манай буудлын хажууд тал цэцэг байсан. Цэцэг зардаг газар байсан. 25 евро гэсэн монгол мөнгөөр бас хөөрхөн мөнгө. За ингээд сайхан. Тийм аим шиг улаан өнгөөр боож өгөх гээд харна. Үгүй энэ үнээр боож өг. Энэ үнгүй үстэй гэж байгаа л боолгуулчлаа. Яг тэ бас Италид ирснийх цэцэгтэй болоход бас зүгээр шүү дээ. За энэ арталт яг нөгөө Instagram reel энтер дээр гардаг нөгөө Милан гэдэг нь харагдаж байна. Хажуу тэгэл Аз, Европ бүгдээрээ л байлоо. Хүмүүс над руу зөндөө харж байгаа. Тэгтээ зүгээрээ бичихгүй. Цэцэг өрөөд гадуур болохоор тэний юм элээ. Нөгөө цэцгэндээ түүртэй лайт юм л. Италийн Милан хотын
дүн огсон сүмийн урд ирсэн байж гэн. За энэ сүм нь Италийн төдийгүй дэлхийд уран барилгын хэв маяг уур хийцээрээ бол алдартай барилга гэж хэлж болно. Италийн Милан хотын хамгийн гол үзэх үзүүрүүдийн нэг байгаа. Төсөөлснөөс бол амар гоё хийцтэй тийм сүм байна. Тэгээ энэ хаваар эргэн тойрноор амар дэгжин хүмүүсүүд. За тэгээд хүү амтан гуйж байгаад нөгөө цэцэгтэйгээ зургаад аруулсан. Тэгээ би ямар ч тач одоо дэлгүүрхсэн хоол идэн. Тэгээ цэцгээ буудалд авч тавьчаад өнөөрөө гоё уулзаад хоол тэгээд сайхан дэлгүүрх цэцгээ. Италиас 3 түлхүүрний осоор 2 подвалга 3 малгай нэг юм авсан өөр юм аваагүй. Оройн хоолндоо зузаан гуралтай айгүй нялуун карбонара авч идсэн. Тэгээ өрөөсө шингэж өгөхгүй байсан. Тэгээ дуртай хийжүүлсэн усаа ууж байна. Миний бичлэгийг алгасахгүй үздэг хүмүүс мэддэг бах. Би айгүй хийжүүлсэн ус уудаг. Тэгээ энэ хийжүүлсэн ус нүүрс усны агуулмжтай боловч илчлэг агуулгаддаггүй. Таргалуулахгүй шүдний цоорл үүсгэдэггүй юм сайхан бүтээгдэхүүн байгаа. Яг одоо би онгоцны буудал дээр байна. Онгоцонд суухаар миний айгүй их дотор муухай оргидог. Тэгээ дотор муухай оргих тийм байлаар пэлбгэнсэн мэдрэмжийг гоё дарчдаг юм шиг надад санагдсан. Нэмэх нь илчлэггүй, фосфорын хүчилгүй, хоолны шингэд сайжруулан дотор муухай оргих мэдрэмж дарна. Амт нь гоё. Цусан дэх глюкозын хэмжээг нэмдэггүй тул чихрийн шижин өвчтөй хүн хэрэглэх боломжтой. За одоо би нэг цагийн дараа 30 минутын дараа нислээ. Тэгээд бичлэгийн ивент итгэгч витамин бабли. Сэн үү буудалтай аль дээр л хурж ирсэн нар буугаал жоохон харахгүй болоод ирэнгүүт хоолоо иччихэд буудалтай хүрээд ирсэн. Тэгээд буудлынхаа гадаа байдаг юм агааралтай хэсэг дээр нэрсэн гэд эмород байж гин. Би хамгийн сонин нь би Европт ирээд 4 кг гассан заяа шууд. Ингээд юм идэхгүй байгаад байгаа би ингээд өдөрт ингээд нэг л хоол идээд байгаа. Гэтэ ингээд аягных нь би ингээд 3-ны 2-ын лидэд үлдсэн нэг нь ингээд шууд орхиж байгаа. Тэгээ мэдгүй аюу халахаад ч юм уу тэгээ хоолоо шингээгээд байгаа. Гадаад ингээ явгод хүмүүс чинь нэмдэн штэ. Би ерөөсөө ч тийж нэмдэггүй байгаа. Улам хасаад байгаа заяа. Айгу сонирхолтой би бас өөр гайхаад байж ин да. Би буудлаас нэлийн алхаад заяа. Локейшнараа нэг хөөрхөн супермаркет хаагаад олцоо одоо тэрэн рүүгээ алхаж чинь 1.1 км-ийн зайд байгаа. Тэгээд айгу хөөрхөн нэг юм газар гівгэнд гараад ирлээ алхаад явж исэн чинь гівгэнд тэгээ нэг юм хөөрхөн өөрх юм аваад яваад байна. Цуглуулаад байна да. За Италид махны үн бол айгу гайгүй юм шиг надад санагдаад байна. 1 евро чинь за ойролцоогоор 3000 4000 те гайгүй юм шиг надад санагдаж байна. Хараад тахад бол дунджаар бол 2 евро юм шиг байна. 1-2 евро л юм шиг байна. За Италийн өндөгний тасагт нэг юм сонирхолтой 6 өнгийн ийм өндөгнүүд байна. 3 евро хагас те. Сонирхолтой энэ яаж ингэж өнгөнд оруулаад байдэ. Нэг хөөрхөн Итали малгайны дэлгүүрт орж ирээд малгай сонирхож байна. Би өөртөө сайхан мэдгүй газраар дэлгүүрхэж явж байна. Өөртөө хөөрхөн малгайнууд байна. Өөртөө жоохон үнэтэй яг Итали малгай нь болохоор жоохон үнэтэй талтай юм байна. Италийн айгуу нандин юм зардаг дэлгүүр байна. Юм л байна. Энд ингэ шархлээлэн хүүхдийн төрсөн өдрийн юм тэг гэр ахуй хэрэгсэл, хогийн шүүр, нохооны хэрэгсэл, тэгэл юм хайруулын таваг, будаа агшаа тэгэл бүх юм байдаг юм хөөрхөн бүс барааны дэлгүүр бүх юм байдаг дэлгүүр байна. 29 еврогоор юм авлаа. Та нар сонсож байна уу? Нэг хонх дуурайх юм. Яг яадаг хонх юм бол Италид амьдардаг хүн байвал хэлээрэй заяа. Бүх дэлгүүрүүд хааж байгаа юм болов одоо 8 өнгөрөөд ёс олж байгаа байхгүй юу? Бараг тийм юм шиг байна да. Энэ цайны газар сандал мандлаа хураагаад байхыг бодвол ингэж хонх зөгт юм уу те Италид. Бас сонирхолтой. Би нөгөө Чами Улаанбаатарынхаа дрессийг өмсчихсэн байж байна. Йоо баахан Италиар алхсан чи хөл өвдөд байна. Йоо. Маргааш өглөө нь. За. Йоо нүүр мөрөндөө юу ч төрхөө ямар байлаар харагдчихна. Одоо гарч өрөөнийхэн түлхүүрийг хүлээлгэж өгөөд тэгээ явлаа. Тэгээд Европт буусан буудал болгоныхоо орыг өөрийнхөө хэмжээнд өглөө хураагаад яваад байгаа. Бас Европчуудын Азиудыг үнэлэмж нь бас өндөр болох юм болов уу гэж би бас хувьдаа бодоод ингээ орсон буудал болгоныхоо орыг өөрийнхөө хэмжээнд хураагаад яваад байгаа. Би одоо Италиас явах болоогүй. Гэхдээ Италийн влогийг энэ хүрээд өндөрлөө. Тэгээд хэдүүлээ бөөнөрөө Германд уулзцгаая. Бай. За бонус болоод энэ балаа байдлаа харуулъя. Италиас явлаа. Тэгээд миний ачаанууд ерөөсөө л амар их яаж чирж явнаа л гэж бодож байна. Ганцаараа аялахын хэцүү юм нь өөрөө одоо энэ аимшигын том чимдана чирж явна. Айгуу за бай.
Цогцолтой оронд дуунаад явах чинь маш их гоё мэдрэмж байд юм байна. Тэгээд маргааш би буцаад Франкфурт явж 10 жилийнхаа хүүхдтэй уулзсан. Сайн уу бүсгүй? Танилцж болох уу? Ачуу. Яг дахиад ажиллаултаа борохоо. За дандаа ингээ нэмэх 18 заа юу. Oh my god, тэгээ баахан эрэгтэй хүмүүс ингээ би энтэйгээ ингээ тохилцоод тэгээ бид хоёрыг ингээ барих гэж заа юу. Тэгээ бид хоёр сая ингээ цугтаад аюултай юм байна шүү.